энэ өдрийн мэдээг хүргэе. Ингээд манай профессор Монгол Улсын хүний гавьяа тамч Амахны доктор профессор Яндрын Бүрүүжавын үндэслэлийн лекцийг нээж өгөх нүгэн Амахны шинжилгээ ухааны үндэсний сургуулийн эд захирал Амахны доктор профессор Пазрын Амасгарын гэж байна. За манай асуу зөвхөн соёлтой болон зөвхөн болон манай хүмүүсийн шинжилгээ үйлчлэл одоо явуулаад мэдээ багцаг өргөж байна. манай амтахаар шинжилгээний сургуулиар оруулсан илтгэдэг алдартай байдлаар алдаршуулаад бас ингэж тэднийхээ түүхэн замаар болсон сэтгэж тэднүүдийн болсон туусан замыг бас хойч өргөндөө одоо дээд сургуулиудад ахад очноор өгдөг үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ өнөөдөр сургууль цайны гэдэг юм уу энэ техникээс гарч үдийн хэрэглээ болж бас энэ сургуулийн эвдэмжлэгээ хөтлийн асуудал хариулсан гэж захирал одоо ажиллах үзээд хөгжсөн. Тэгээ бас өнөөдрийн бодлыг бас нээж үг хэлж байгаа. Энэ техникээс гарсан бас өнөөдөр хойч гэсэн бас би бас одоо хөгжөө гэж баярлалаа. Өнөөдөр энэ руу төгсчихсэн сонсоод өгч байгаа хамтран ажиллагаа одоо өнөөдөр 24 зураг жилдээ болж байна. Энэ хугацаанд бидний хувьд олон одоо даваануудад гарсан давааны цаг даваа гэж үүдэг гэдэг олон том даваануудад гарлаа. Мэдээж энэ даваануудад бид гараад өнөөдрөөс нэг жижиг уулдаа гараад өнөөдрөөс харж байгаа бол анагаахын дүүгэнд анхудаа Монгол Улсын дүүгэнд анагаахын их сургуулийн эмнэлэг биднээс хамтаа байгуулж чадсан одоо их сургуулийн эмнэлэг маань бийдаагаар сургууль маань сургуулийн сургууль маань бийдаагаар за Монгол Улсад одоо иргэдийн салбарын шинжилгээг хийгээд одоо жишээлбэл тогтоогоо явуулж байна. За энэ техникээс бас Монголын иргэдийн салбарын лидерүүд гарсан уучлаарай хөрөж багшаа цолмон сайд бас энэ техникээс гарсан байгаа. Тэгээ цолмон сайд бас тань хөрөж багшаа мэд хүргээрээ өнөөдөр дөнгөж сая Америкээс ирсэн ажил ихтэй байлаа гэж байна. За цолмон сайд гарлаа. За одоо аэропорт бас энэ техникээс гарсан. Тэгээд бас энэ техникээс одоо дараагийн лидерүүд дэмжиж байж байгаа манай олон багш манай Ганжаа манай Томбол манай Жавхлан гэх олон тэгээ мөн хувийн хвшлийн бас мундаг одоо инженерийн техниктэй бас одоо холбоотой байдаг учраас одоо барах гэж байна. Тэгээд хурж багшийн хувьд бол бас энэ салбарт ажиллаад 36 жил ажиллаж байгаа мэдээж их юм шиг уртлаа бага юм байна. Сая нэг сард манай нүүр судлалын сургуулийн үндэсний байгуулагчдын нэг бидний одоо бас залмаас эцэг гэж нэрлэдэг солонгосын хүндэт багш Жи Хандаг багш 94 настай хүн. Би одоо Монголд очиж заавар ариун дуулаа хурдан миний визний юмнуудыг лицензийг хийгээд өгөөч 94 дэх хүн одоо Монголд очиж би одоо сард Монгол залуучуудаа хичээл заагийг явуулж ирэхээр одоо бидний өшөө хийх ажил их орон байна. Тэгээд өшөө олон сурах зүйлүүд байна. Нас бол ерөнхийдөө эдийн шинжилгээ энэ сурах ажилд бол ерөнхийдөө нас бол хязгаар байдгуудыг бас бид нэр ойлгож байна. Тэгээд хоёрд бол нүүр орны сурах ажлын техникээс бас Монгол Улсын одоо том эрдэмтэд гарахын төлөө бас Монгол Улсын эрүүл мэндийн салбарын том бодлогын хэлбэрүүд бас энэ техниктэй салшгүй холбоотой байдаг. Тэгээд хөрөж багшийн гэр бүлд бас сургуулийн захирлын болон захирлын зөвлөлийн нэрээс бас энэ үйл ажиллагаанд бас одоо бас амжилт хүсье. Тэгээд өнөөдөр нүүр орны сургуулийн одоо захирлын зөвлөлийн хамгаалалт ирсэн байна. Бас энэ сайн лекцийг сонсож одоо бас оюуны сайн таашаал авах гэж бодож байна. Тэгээд хөрөж багштай бас дахин одоо эрүүлийг авч байгаа сайн болтнаас одоо өсөё. Ингээд сургуулийн бас новын цагаан одоо мөрчин бас болцоо ингээд энэ сургуулийн хүмүүсийн парк гэдэг алдартай үзгийг үлээсэн. Тэгээд энийг бас гадуулж өгч өгнө.
ийм танхимыг дүүргэлээ энэ дараа бол өшөө том танхим хэрэгтэй байна гэдэг өнөөдрийн сонссон зөв таавуудын амьдрал маш сайхан дурсамж өгдөгөөс үзэж баярлалаа. За амсан баярлалаа. За багшийн товч намтрыг танилцуулна гэж Амахны доктор дэд профессор Одонжин өгсөн байна. За сайн байцгаана. Өнөөдрийн төвлөрсөн ирсэн эрдэмтэн профессор эмч резидент оюутан нартай өдрийн мэндийг хүргье. Ингээд Пүрүжи багшийн товч намтрыг танилцуулахыг зөвшөөрнө. За намтрыг түүхэн зүгээс удам усаараас нь танилцуулъя. За Пүрүжи багшийн эцэг талын нам зүг чаажны тусандаа олон түмэнд мамын цагаан шунал давтан байдаггүй хэмээн аваалгасан номч мэрэгэн гэршгэн байсан. Нөгөө аавгүй гадам дөргийн дарам олон түмэнд цааш багшийн юмдагийн хувьлаа аваалгасан алдар дэмж эрдэмтэн хүн байсан байна. Тэрээр насан эсэлтэй Мянмарын хүрээний цааш адрын нямдагтан байсан ба 28 наснаа Аврам цолхонгаач 34 наснаа хар цол хүрсэн байсан. Отгон тэнгэрийн өвөлт байрлах голын хүрээний хамтлан байсан байна. Нөгөө нь гадам дөргийн дурсан шаргуулдаг нь хошууны туслах ноён хошуу зэн байсан байна. За Пүрүжи багш 1954 оны 5 сарын 5-ны өдөр Захын аймгийн Шилэгцэн Отгон тэнгэрийн нэр гадам дөргийн жамлын анхны бүх боломжтой Жамсангийн янарыг гүйцэтгэсэн байна. 63 оноос 73 он Захын аймгийн төвийн эдгүүрийн нэрвж 10 жилийн сургууль сургасаж 73 он төгссөн. Пүрүжи багш маань боловсруулж байна. За 1973 он Амахны дээд сургуулийн нэгдсэн факультетийн стоматологийн ресерч 78 он төгссөн байна. Жишээ чарэг таан сурчаатаа манай одоо нүүрэн сургуулийн төвлөрөх багш нар сэлэр багш нэгдсэн факультетийн декан чихэн сургууль багш таан техник одоо харилцагчсан нордын багш мөн манай ажлын хэсэг байгуулагч хаврын сургууль багш нар хичээл зааж ирсэн байна. За багшмаа сургуулиуд төгсөөд 79 онд шинэхэн эмч Захын аймгийн нэгдсэн их хэмжээр очлоо ажиллаж мөн тухайн онд баян хайрын сургуулийн эрхлэгчээр ажиллаж байсан байна. 77 онд багш маань өөрийн нэр нэг төрөлжөлтөд хоригдож 1977 оны 3 сарын 31-нд дотор төгөө хийсэн байна. Инснэр хоёр Пүрүжи маань 3 хүүхдийн аав ээж болоод за манай Пүрүжи багшийн 3 хүүхдийн хоёр нь нүүрэн сургууль эмчийн эвлэлийн нотод үлж яваа. За хүү зүгэлэгт нь манай сургуулийн 2006 он эрхэм мэргэжлэр төгссөн. Ахын жил нь 2011 он Японы Токушимагийн их сургууль Амахны доктор эзнийг хамгаалсан одоо манайд ажиллаж байгаа. Баг ахын Японы бизнесийн удирдлагын менежерийн чиглэлээр Тайван мастер зэрэг хамгаалсан одоо нэг хамтаа ажиллаж байгаа. За багш маань 79 онд Амахны дээд сургуулийн төгсөөд нүүрэн сургуулийн техник багш хэмжээр ажиллаж ирсэн байна. Энэ үед манай сургууль багш манай асна мисастай багш нацдавчаач мөн манай уран програм улаан бичсэн чиглэлээр бас хүмүүс байсан. За тухайн сургууль багшийн үедээ багш маань бас нийгмийн төлөвлөгөө одоо эрхийн усан зөвлөж эрхийн хорооны төвчний гишүүнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд бол хорооны гишүүнүүд бол хорооны гишүүн академик тагсран Чаожин цагш профессор Сулбат Батач эдинские ухааны оюун ийм хүмүүстэй багш маань эзлэн ажилладаг гэж хэлсэн байна. За 87 онд багш маань эрдэмтэн бүржлүүд эдийн шинжилгээний ажил үүсгэхээр одоо докторант эсэж Москвагийн стоматологийн сургууль докторантур эсэж тухайн багшийн удирдлагч Монгол багш
Оросын талаас бол нэр дэвтэмдэн Вера Александровна Пономарева байсан. Ингээд 89 он багш маань Амгаахны докторийн зэргийг хамгаалахдаа нэг онцлог зүйл нь бол үнсэрхэг үзэг баг зэрэг гадна гүтэн одоо үнсийн хугацаа өмсөж юм хамгаалахтай авч ирсэн байна. Цэгийн нийгэмтэй уялдан багш маань амтгч одоо бүрийн хэлбэрийн нэг болоод Эсэдэшгийн 1992 онд байсан. За гэтэл багш маань бүрийн хэлбэртэй байсан гэсэн Нуранс бүтээн сургуулийн одоо сурыг тавьж нэг хүн болохоор Амгаахны сургуулийн улсын клиникийн төвийн хэлбэр болоод Нуранны сацлын тасаг техниктэй хамтран эрхлэгчээр ажиллажсэн. За түрүү амгцайхан захирал дурдсан манай Монгол одоо зармаасан эзэглэгчийн хэмжээ багштай хамт бол одоо манай сургуулийн үргэлжлэлийн 2 дахь бол анхны одоо Нуранс бүтээн сургууль гэсэн олон улсын жишгт ойртсон ийм одоо 3 техниктэй сургуулийг байгуулж байсан. За энэ ажлын хугацаанд багш маань бас онол болон практикийг энгэрсэн практикийг ойлгох зорилгоор бол шүлэгнүүдийн институтын принципээр хасран авдаг ашиж байсан. За хоёр манай одоо бол Нуранны сургууль ажигласан техник маань үргэлжлэж манай техник бол 100% мастер докторантын зэрэгтэй багш нар ажиллахаас гадна манай техникээс одоо Амгаахны шинж ухааны үндэсний их сургуулийн дэд захирал амар сайхан төрөн гарч манай сургуулийн захирал ариун төлөвлөлтөр бол түрүү амар сайхан захирал ажилласан манай техникээс мөн сайд солонгон бол гарсан. За олон нийтийн сонгуульд ажиллаж танилцуулбал 92-оос 11 онд Монголын шидний мэргэжлүүдийн холбооны гүйцэтгэх захирал ерөнхийлөгчээр ажиллаж байсан мөн Токиогийн шидний их сургуулийн захирал Эдатаа бол анхны одоо хамтын экспертны гэрээр гарын үсэг зурж байсан байна. За мөн Тайваны шидний холбоотой олон жил хамтран ажилласны үндсээр бол төсөв хэрэгжүүлэн ховд захиргаан аймаг болон нийслэлийн 6 сургууль нийтдээ 8 сургууль дээр бол шидний кабинетыг бол бий болгон ажиллаж байна. За мөн олон улсын шидний академик гишүүнээр хэлсэн. За амжилт бүтээл барианаас нь танилцуулбал 87 онд багшуулсан Социалист орнуудын шинж ухааны техникийн хамтын ажиллагааны үндслэгээс хүртэж байсан. За 2005 онд Монгол улсын ерөнхийлөгч Багаандаас алтан ганц ордон гардаж авсан. 2012 онд Улаанбаатар нийслэлийн дэд шагнал хангаар одоо гарч шагналсан. За 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч эвд оржиж суулгаад Монгол улсын хүний дарьяа дэвжсэн цолыг хүлээж авсан байна. За ингээд багшийн дарьяа толгойд манай эмчилгээний өдрүүд хүлээж авсан. За энэ багш профессор Бүржин маань нэр дэв төрөвчтойгоо хантайгаа 37 жил хамт амьдрахтаа 2013 онд бас их том проект зэрэгцээд том үйл явдал болсон. Багш маань 2 ихэр ачтай болсон. За ингээд манай багш маань бол жинхэнэ утгаараа эмч хүний жаргал үгээд жинхэнэ утгаар нь харуулж яваад нэгэн Монгол юм аа. За ингээд энэ Амгаахны шинж ухааны үндэсний сургуулиас профессорудаа хүндэтгэл үзүүлж профессоруудынхаа туулсан амьдралын замыг хойч үе залуучуудад өвлүүлэхээр зохион байгуулж байгаа энэ ажил хүрэлцэн ирсэн нийт одоо хүмүүст энэ өдрийн амгалан байлгая. За энэ одоо үйл ажиллагаа энэ сайхан ёслолын үйл ажиллагаа миний одоо 2 багш ирсэн байна. Би бас баярлж байна. Монгол улсын ардын багш хүний гаяа дэмж гүнтвийн цагаан хуугч
Амгаахын хэлбэрийн доктор Амгалан Баатар багш маань мөн надад Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч болоход анх одоо хүлээж авсан шүдний эмч манай Содон багшийн аймгийн хүүхэд дасцэрийн эмчээр ирсэн бас баярлж байна. За надад оюутан байхаас ихэж цог одоо хамт ажиллаж хамаг жаргал зовлонгоо хуваалцсан миний давраант байсан Баасан хүмүүс хүсэж баярлж байна. За ингээд та нартай би өнөөдөр эмч байхын жаргал гэдэг ийм лекцийг одоо толгойд бэлдсэн. Өмнө нь бол би нүүр амны их эмч гэж ямар хүн байх ёстой гэдэг лекцийг бэлдэж шамнартаа бол толиулдаг. Эмч байхын жаргал гэдэг лекцийг бол одоо би анх удаа бас бодож ингэж бэлтгэсэн. Тэгээ та бүхнээс итгэл одоо нийцэн байхаа гэж ингэж бодож байна. Би бол ер нь ямар зүйлийг жаргал гэдэг юм бэ гэхээр хүн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байхыг бол аз жаргал гэж ингэж ойлгодог. Тэгэхээр энэ тухай бол би мэрэгчлэлтэйг холбож ярина. Мэрэгжлийн аз жаргал гэж бас байна. Энэ юу юм бэ гэхээр тухайн мэрэгжлийг эзэмшээд тэндээ шунан дурдахыг бол би мэрэгжлийн аз жаргал, эмч байхын аз жаргал гэж ойлгож байгаа. Тэгэхээр би энэ талаараа таавал нэр. Гэхдээ байгалаас бол хүнд аз жаргалыг өгөхдөө бас зовлон гэдэг юм уу тийм ээ тэр бол хамт өрг энэ хоёр тэнцэж явах юм байна. Гэхдээ бас миний мэрэгжилдээ бас хүнд хэцүү юмнууд байдаг. Тэр тухайд би сүүл дээр ярья гэж ингэж бодож байна. За нэгдүгээр бол би одоо эмч хүү юм байна. Манай аав бол 1865 оноос 1838 онд Сайн аймгийн Гушууч мэргэн байсан гушуунд ажиллаж байсан эмч хүн. Ардын засгийг талархан хүлээж авч одоо тэгээд тэр салхин цэцэг цагаан цэцгийн тариануудыг хийж явж байсан юм хүн. Тэгээд олон хүнийг эмчилж байсан. Тэгээд 1938 онд хэлмэгдсэн. Тэр миний нэг аав хүү тэр Сайн аймгийн Гушууч мэргэн байсан гушууны одоо туслах ноён занг гушуу занг овсон шар гэдэг юм бол бас хэлмэгдсэн. Ингээд ерөнхийдөө миний аав тал бол манай аавын тал бол 6 одоо манай гэр орноос хэлмэгдсэн байдаг машин төвтэй юм байлээ. За миний наад зөв бол 1892-оос 1973 он хүртэл ажиллаж амьдарч байсан. Монголын цагаан тусан дав, чойрын тусан дав гэдэг хүн. Энэ хүн бол насаараа нийгмийн замаараа хамтанд ингэж ажиллаж байсан. За тэр миний Бадан дөргийн даран өвөө бол эрдэнэтэй хүн байсан гэж манай хий ярьсан. Одоо би тэндээ зүгээр хоёр юм юм. Нэгдүгээрт нь бол тэр Шамбалын орон, хоёрдугаарт нь бол Бүрэлбаа нэр шиг гэдэг юм. Би бол одоо тэр сайн мэдхгүй марчууд мэдхгүй. Ийм хоёр номыг бичиж одоо Дэвийн гигантын тэр төвдөд одоо айлтхан байсан гэсэн ийм одоо мэдээ бариад байдаг. Бид нар бол харин тэрийн харамсалтай нь одоо араас нь хөөсдөг би төв номноос гадна судлуулж байгаа. За дараа нь юу вэ гэхээр манай энэ өвгдээс бол Отгон дэнгэр хайрны тайлбар дахилгын бүх зүйлүүдийг бол бас боловсруулж утга тойлгаад хамтран боловсруулж ингэж явуулсан юм байна лээ. Заримдаа бол бас гадад тагчсан тийм байх. Тэгээд бас юмнаа учирч чадсан ерөөлөө 1992 онд би нэг найзтайгаа Отгон дэнгэр бол дахилгатай бол санаасаа гаргаад ерөнхийдөө очир бодгоод өргөн бариад миний тэр одоо биелэж Отгон дэнгэр бол дахилгатай болсон юм аа. Гэхдээ би ганц ч удаа очиж үзээгүй. За манай тэр би бол ойр байсан миний нагц өвөг бол надад нэг 2-3 захиас хэлсэн юм аа. Нэг нь юу байв гэхээр би 9 настай байхдаа өвөө таны номыг үзье. Манай өвөгдөө нэсгэлээд шөнө 10 хүртэл ном үздэг хүн байсан л да. Өвөө таны номыг үзье гэсэн чинь надад ингэж хэлсэн. Одоо энэ цаг үед миний номыг үзэх боломжгүй. Аливаа номын утга бол адилхан. Би сэтгэлийг чанга барьж үзэх аваас хүн өөрөө номын учрыг олдог юм аа. Миний хөвгийн үзэж байгаа ном ортон цагийн ном ч гэсэн адилхан. Тийм учраас чи энэ номыг чин сэтгэлээсээ барьж үз. Чин сэтгэлээсээ барьж үзсний дараа чи номын учрыг олно гэж хэлсэн. Тэгээ энийг бол би олон жил бодсон. Манай өвөө бол номын учрыг олсон байсан гэдгийг би ойлгосон. Сүүлдээ бол яг бид нар бол энэ номоо үзээд ирэхэд биднүүдийн хийж байгаа эмчилгээ онцлогоо бол миний одоо тэр яг таарсан
бодсон зүйлээр болж шийдчихсэн тийм ээ гомдол сал гарах. Тэгээ энэ бол номын хүчийг жоохон ч гэсэн хоригдуулж байгаа нэг шинж юм байна. Нөгөөгийнхөө даалгаврыг биелүүлж байгаа юм батад ингэж боддог. Тэрнээс гадна юу вэ нөхөр манай ууданд ингээд хүн амьтанд тусалж явж байгаа хэвээр юм хүн байдаг. Энэ бол чи юм чи тэгээ явнаас. Тэгээ 73 онд надыг 8 дугаар сарын 27-нд захын дээр Улаанбаатар дээр сургуульд илсэн. Надыг хөөж явуулсан, хурдан явуулсан. Тэгээд 9 сарын 15 сангийн ажил дээр манай уур бурхан болж их одоо хүнд байдалтай байсан гэж. За тэгээд надад бол энэнийг баабахад заа сурсан нэг юм харин өнөөдөр бол манай шав лам исэн байна. Тэгээд бас энэ жанчуу симба чимбо багваж авдаа зохицоод чадаад өсөж байгаа энэ талыг бол над бага зааж гисэн. Энэ бол ийм хүний хийж байгаа онцлогоо эмчилгээ дандаа сайхан бүтэж сайхан ач тусаа өгж явахын тухайд ийм тарин байдаг юм аа. Энийг хийж чийж аваа гэсэн. Тэгээд энийг бол би бас уншиж явдаг юм аа. За ингээд одоо би 2 дугаар одоо эмчийн одоо аз жаргал гэдгийг юутай холбож үзэж байгаа нөхөр Монгол улсын эм сургадаг энэ эрдмийн өргөний алтан босгыг 73 онд одоо авахж олсон явдлууд миний аз жаргал байсан юм а гэж ингэж одоо хэлхийг хүсэж байгаа. За тэгээд эрдмийн өргөнд бол одоо би өөрөө биеийнхээ сэтгэлээ засч Монголын агуу том эрдэмтнээр ном заалгаж буян гişгийн одоо авч ясан за маш баярлалаа. Тухайлбал бол би нэр дурдах гэж байна. Тав хүн маань одоо бас болгоомж за манай одоо агуу хүмүүсээс пэд доллар багшаар хичээл заалгаж байсан, гоош багшаар хичээл заалгаж байсан, төндийн шигтэрсрэн багшаар мэдсэл заалгаж байсан, эм зөвтөмсрэн багшаар эмийн хичээл заалгаж байсан, цэр найдууд багшаар дотрын хичээл заалгаж байсан. За одоо тэгээд нээжин багшаар анатомийн дээр уншуулж байсан. За мөн бол одоо ийж хагдар багшаар чихмэр хоолой хичээл заалгаж байсан. За дол жаданбаа багшаар сэтгцийн хичээл заалгаж байсан. Цагаан хүү багшаар мэдрэлийн лекц уншуулж байлаа. За тэгээд энэ том эрдэмтдээр ингэж ном заалгаж байснаар би бол энэ чухлын агуу аз жаргалыг энэ багш маань одоо бүтээсэн гэж ингэж баярлж явдаг. Тэгээд тэрний хажуугаар бол манай энэ хамт олонны агуу одоо зохион байгуулагч профессор Балдан Доржигч, профессор Т багш нарын одоо удирдлагуудаар бид нар ажиллаж байсан. Тэр хамт том аз жаргал гэж ингэж боддог юм аа. За мөн би тэр үедээ багш нар байсан гэлэг жам цагш багшаар хичээл заалгаж байлаа. Архичаа багшаар дотрын хичээл заалгаж шалгалт өгчөөд ишаанд багш хоол цагийн өдөр авчирч өгдөг байлаа. Архичаа багшаар өдөржингөө суушаад тавдаг юм байсан. За мөн одоо тэр үед шинэхэн залуу багш байсан. Хэн багш, цэрэн багш бэ даавар багш нараас дотрын онцлог хичээлүүдийг дадлын хичээлүүдийг заалгаж байсан юм аа. За энэс гадна бол би энэ алтан босгол энэ сургуулийн алтан босголыг асгаж орсон нэг бас нэг их эмч хүний аз жаргал гэдэг зүйлтэй холбож ойлгодог. Энэ юу гэхээр 1984 онд манай аав ходоодноос зусаалдаа тэгээ ходоодноос зусаалдаад эмчилж ихтэй. Тэгээд нөгөө хоолын хориод хүйтэн найтын нөгөө төгжрээ болоод тэгээ би аавдаараа дуудагдаж очсон. Тэгээд дуудагдаж очиод тийм бишээ бол одоо долгор багшд миний баян зөвлөгөө өгчээсэн. Тэгээд Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн ихэмж Бэндэрийн Монгол улсын хүний байраад ирж болсон Бэндэрийн эмчтэйгээ сосрон гээд надад хүлээж авсан одоо эмчилгээ хийсэн ордоор байсан Завхан аймгийн сонгон сүмээ хариад энэ айстихлог гэж бид гуруулаа бас Балжин эмчийнхаа одоо зөвлөгөөнд аавдаа бол харлаа ээж аавгаа бол 12 жил амьдруулсан энэ явдлаа бол одоо маш их аз жаргал эмч болсны аз жаргал гэж ингэж үздэг. Тэгэхээр тэнд нэг юм хийсэн юу вэ гэхээр бид нар цоо шин одоо юм хийсэн хөдөө орнод нэрус багусыг одоо тэр гидсний жасархай нас нь одоо салгаж ходоодны хүчил ялгарх одоо тэр процессын дарангуйлах тийм их сослын ажиллагаа хийгээд энийг бол тухайн үед зүйл бодулсан сэтгүүл функционалаа хэрэглэе гэж нэртэй гарч исэн ийм зүйлийг хийсэн. Энэний ард бол манай агуу их долгор багш байсан. Тэр гавьяа дэмж болсон сүйд манай Балжин эмчүүд бол надад юу гэж загсан бэ гэхээр бид гурав юу гэсэн бэ гэхээр танаа аав чинь настай байна. Хөвлийг нээгээд хамгийн түрүү чи илгийг барьж үзээрэй гэсэн. Хэрвээ илгэнд нь цирроз муу янз бүрийн байх юм бол
Тэгээ та нартай харлаа бол амжилтгүй болно. Тэгээ төгжрээ бас давхар хийж байгаа юм чинь тийм ээ. Тэгээд илгийн нэгэд аавхаа илгийг гараараа байсан. Тэгэхээр чинь бэлээ гараа биш тийм ээ. Миний гардаар бол ингээд тогтохгүй ингээд болгилж ирсэн. Яг зүрх шиг. Тэр бол үнэхээр одоо надад одоо мартахын аргагүй тийм одоо жаалгыг бол авчирч ирсэн. За хоёрдугаарт нь юу вэ гэхээр Монгол улсын ардын жав багштайгаа би бүх акцийнэрийн нэгдүгээр засгийн зөвлөх хэмжээ эмчтэй бүгдээр би их хурж авсан. Энэ бол эмч хүний одоо дохиод зөвхөн эмч хүн дохиод хамгийн аз жаргал гэж ингэж би боддог. Тэгээ энэ их одоо сайхан завшааны дохиодуулаад би бол бас яг ачмизээ гэж байна. Тэрлэж байсан энэ шүлгийн манай давааны багш нарын баяраар уншсан чинь авчваа. Монгол одоо хөгжмийн зохиол сангидарч байгаа аяг хийлгээд ачмын зэм гэдэг нь одоо Монголын анхны дуу болж алтан баамд орсон гэж ингэж одоо хэлсэн. Би одоо тэнд цуг явж байсан. Тэгээд тэр шүлгээс ингээд ганцхан багыг тавханд уншиж Мориносон бол сонссон юм аа. Монголын жаахан монгол хүмүүс Монгол нутгаар дэлгэж туссан юм аа. Мэлэр нөлмсөн уусгаж утсан юм аа. Голон тодорхой хорол тоонд нь чагтан гачгнэ гал удрах гам толгонд нь ичин хцээ минь гих мэтээр ингээд цаашаа имээр ингээд явах юм аа. За энэ бол эмч хүний бас нэг том аз жаргал гэж бодож. За дараачих нь одоо юу энэ тухай ярихгүй байхын арга байхгүй. Би бол энд юу ярих вэ зэрэг бас ганц нэг тодорхойлтыг үз. Ер нь надад ангаах ухааны дээд сургууль эсрэг тийм сайхан уламжлал байсан. Оюутандаа цагаан халаалын сүлээ чагнуул зөөж өгдөг тийм ээ. Нэг одоо оюутан зөөж өгдөг гэсэн тийм ээ. Тэгэд энэ дээр бол манай балдандар зүг юу гэж хэлдэг байсан хэлжсэн байх юм. Сэтгэлийн цагаан, өмсгөлийн цагаан, үеийн цагаан сайхан үйлчлийг эзэмшиж байгаа та нартай баяр хүргэе. Тэгээд тэр эмчид тэр оюутанд халаадын чагнуултаа нүгдэг байсан. Тэгэхээр биднүүдийн мэргэжлийн гол одоо цаад агуулгын энийг цагаан одоо сайхан үйлс байх юм байна гэж ойлгож авсан. За Монгол улсад Монголын уламжлалт ангаах бол одоо эмч хүний юу гэдэг юм үздэг юм бэ гэхээр хүний бие сэтгэлийг ангаарч хүнийг эмч гэдэг юм а гэж ингэж хэлдэг юм. Бүх нүгэл бүхэн өвчин бол бие сэтгэлээс үүсдэгтэй юм байна л да. Энэ ангаах ухааны тодорхой уламжлалт юм. Мөн бас юу гэж бодвохөр шуналд ачаад дур бүсэл уур онгоон дарж чаддаг хүний бол эмч гэдэг юм а гэж хэлдэг юм байна. За хүний эмчийг бол дотроос олон бүлгэж авдаг юм байна л да. Тэнцшгүй эмч, дээд эмч, ингийн эмч гэх тийм үү. Ийм байдлаар мөн одоо бат аюунтай эмч, дээд аюунтай эмч, тийм үү хурц аюунтай эмч гэдэг. Энэ бол дандаа тэр хүний оюуны чадамжтай холбоотой учраас нөгөө эмчилгээг онцлогоогоо эмчилгээнийхээ төлөвлөгөөс тэр чадам тэр эмчнэрийн одоо өгсөн ном хэлтэн хэнийг яаж хэрэгжүүлж байгаа ийм аргатай холбоотой юм байна гэж ингэж би одоо бодож үзэж байгаамаа. Шанартай лекц уншихтаа бол энэ талаар байнга одоо ярьж идэг. За дөрөвдүгээр нь юу вэ нөхөр юм? Оюутан бүрэлдэхүүн эмч болгон төлөвшөж үлгийдээ авсан хамт олон эмнэлгүүд бол бас их аз жаргалтай гэж би боддог. Эмнэлгүүдээ бол бас аз жаргалын одоо өргөө гэж ингэж боддог. Энэ утгаараа ингээд би Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон бол миний одоо эмч болох үүдээс аз жаргалын өргөө мөн. Гэхдээ надад бол 1 жилийн хугацаатай ангаах ухааны дээд сургуулиас бол томилж явуулсан. Тэр 78 оны төгсөлтөөс 2 хүний багшаар авахаар 2 сар эрэгтраатай хурдаар шийдсэн. Нэг нь бол хэн байсан бэ гэхээр C5 төсрөм, нэг нь бол бүрэмжиг байсан. Бидрийг бол захирал хүлээж аваад тэгээ од огцтой хүлээж өгсөн. Надад бол сэлээ өгч хүлээж өгсөн. Тэгээд би бол 4 сараас хойш 90 нүүрний нийслэлийн засагдаар одоо тийм багаж байдаг одоо тийм стор хурдаг тиймэрхүү ажил хийж байгаа. Тэгээд төгссөн. Тавсрын маань бол шууд физиологийн тэмдэг багш болохоор ингэж яасан учраас од багшийн өдөр түндээр очиж ажиллаж байсан. Тэгээ надыг амьдрал үзүүлэхээр 1 жил хөдөө явуулсан. Энд бол би аюул юм үзсэн. Надыг дөнгөж төгсөөд очингууд яасан бэхээр хадлан юм. 20 тоног хадлантай борхын голын шугуун дотор тэгээд хэдэн эмчтэй хэдэн юм бэ? Нэгдсэн эмнэлгийн шаргууд гэдэг авсан. Нэг олон шар явуулсан. Цэрэн ботаа эмчтэй гэдэг. Нор самбо одоо ням баш маш гэх бага юм чинь.
Тембичрээс хадуур байж үзээгүй. Тэгээ надад богино татаа гэж нэрвсэн. Тэд чи ингэж татна. Би чи илүү хүндэт. Тэгээ надад богино татаа гэж нэрвсэн. Ингээд амьд үзсэн. Дараа нь дөнгөж хадгалтаас яваад ирсэн чинь улс орноо яа зохион байгуулалтаас хамооны үлдэх арын хэдэн сумыг хамгаалаад 60-т явуулсан. Тэгээ явж байгаа их сони юм болсон юу вэ нөхөр? Одоо би яруу төдөвтэй нөмрөг баяа хайрхан сумаар явсан юм байна. Тэгээ явж чинь нөмрөг сумдаар нэг бүх хамууныхаа үлдгийг хийгээд 40 хүн хамуутайгаар хамуутай гарсан усудаа доор нь одоо нэг хэрлийн мэрлийн одоо нэг хүчтэй юмнуудад оруулаад шалгаад мэдээгийн машин дээр эрүүл мэндийн газар өгдөг байхгүй. Тэгсэн чинь юун дээр идэл суман дээр яваадсан чинь мэдээгийн авсан чинь тэгж шүү. Сэхэтэн хүнийхээс хамуу гарсаа гэж. Сэхэтэн хүний. Тухайн сэхэтэн ч одоо мундаг байдаг. Ямар нэг сэхэтнээс хамуу гарсан гэсэн чинь Бямбар хичээ гэж багшаасаа гэр бүлээр хамуутай гэж байна. Уг нь би нэрийг хэлэхгүй гэж бодож нэрийг хэлчихсэн уучлаа. Тэгээ Бямбар хичээ өгснөөр яасан бэ гэхээр 5 дугаар ангид байхад бидэнд пицца болж ирсэн. Тэгээ манай ангийн Бадам гэдэг одоо сүүлд нь хурандаа болсон тоо. Тэр хүүхд өмүүлжсэн юм уу яасан гэдэггүй. Бид нэг байсан чинь Бадмыг дуудаад гаргав самбарын өмнө. Самбарын өмнө гаргаад ингэж чи Бадмыг гэхгүй юу? Зангагаа тай. Ингээд нэг улаан зангагаа тай. Формотой. Цамцаатай. Макатай. Бидээс бас тэр мактай байсан шүү дээ. Өдөнөөс. Тэгэнгүүт Бадам гэр бүлийн царай нуулаад хуцаагаар яргуулад бүх хуцаа өмсөд өгнө. Тэгсэн чинь манай ангийн нөгөө паркн дээр гүйсээр байгаа паркныхан давсан ингээд унсан байдаг. Тэгсэн чинь Бямбараас ч тэр артлын паркны давсан том давсан дээр чинь аваад манай нэг л шийддэг байсан. Нөгөө давсан чинь ингэж очоод тэр артлын ханы гарцахад манай хүн удаа тэгээд үлдлээ. Амьд бид нар айсан, ухаарсан. Тэгсэн чинь нөгөө багш чинь хамуутай гарцсан гэрээрээ байж байна. Найзгаа шиг сайхан авсан да. Бас нэг жижиг таргас хорводог байсан. Юу нэрээс хагас хутан сойдор баян жижигс. Тэгээ манай дасгууч нь хол, арьс өнгөн хол, халдварт нь хол, хүүхэд нь хол, шүн зүгээр нохоо цуугуулаад тэгээд яваад. Тэгээд одоо үзээд оншоо тавиад. Маргааш өглөө дарга ирээд арапортаа бичгэн. Арапортыг бол оростоор бичэн. Тэгээд одоо тийм өвчтөн тэр постпедайс диагноз энэ төр гэдэг. Тэгээд проведэлээ дахи личэний энэ төр гэдэг. Нөгөө инженерийнхаа нэг орсоор илтгэдэг. Тэгээ хөргөжөө юмд жижиг одоо гайгүй байсан байна гэдэг юм үнэлдэг. Тэгээ нөгөө улираа хагас хутан сойдор баян штэ баг гэртээ очив. Ингэж хүмүүж үйжсэн. Тэрнээс гадна юу нэг манай нэлээ 2-3 жил ажилласан сувлагч нар бол залуухан төгсөөд ирсэн юм шиг бол шүн дуудна. Шүн дуудаж шалгалт авна. Шүн дуудаж танилцах процесс явуулна шүү дээ. Тэгээд нөгөө хатууд тасруу чи шүн тоосон татуулаад нэг юм ингээ яваач. Тэгээд нэг залуухан сувлагч сургууль төгссөн. Тэгээд миний имжлэгийг үзээ ингээд бичснээ дараа үзээ. Тэгээд танилцаа. За ийм одоо бас ийм танилцах процессыг хөтлөөд хийж исэн байна. За тэгээ алсын дуудганд бол баян явна. Алсын дуудаг бол дандаа явна төр мухар олгоо. Тэгээд цаашаа хүндэрсэн бүх юмд явш. Тэгээд тэдшээ очиод өөрөө бүх арга хэмжээг аваад авчраад тэнд үлдээ. За ийм маягаар энэ одоо эмнэлэг бол надыг одоо бас өндийг гисэн. Тэгээд тэр эмнэлгийн гол төлөөлөгч би 3 хүн өнөөдөр өөрч бас сэтгэлээ хаваацсан гэдэг. Биндрийн амжилт бие муугаа сосор нэгж болсон бай. Дасцэр юмч байна. Шүдний нэгдсэн засгийг гэдэгч бод ингээ надад бас үлгээж авчихсан гоо. За энэ. За дараа нь бол баяа хайсан. Тэгээд ерөөсөн байж тань 2 сар жоохон гарна тэгж бүх юмд явуулчаад тэгээд ерөөсөө яг ингээд хүүтрээд эхлэнгүүт хамгийн хүрдэн сон. Баяа хайсан ч амар их засван мөслөгтэй сон байна. Тэнд одоо сабар ихтэй тандаа явуулсан. Тэгээ 3-4 баригаатай манай 3-4 баригаатай курсын санитарууд ажиллана. Цагаан өвгөн тэгээд тэр өвчнүүд бол бараг дуудахгүй. Яг тэгэхээр тухайн үеийн ханиа том үеийн дандаа стрессээр имжлээч. Стресстэй хайцаг гэстэй өгөөд авч. Тэр үед уусууд ингэж имжлэгддэг байсан. Бүр хүндэрсэн юмнууд тэгээд аваа яваасаа байхгүй. Тэгээ энд ингээ явж байхдаа өнөөр хөлдөж өгдөгсөн, шүн төөрсөн манай анх удаа ариг уусан тэр юмнууд байгаа шүү.
манай жолоос бослогтой байж бид шүн засвар хонгороо явуулсан. Дууд одод айлаа мэдээдгүй. Тэгээ ингэсэн чинь шууд 69-ийн нөгөө хаалганаас авах гаргаж ирээд ийм талын байж за ууч. Одоо энэ чиглэлийг авах тэрээс өөр авах юм байна. Би ууч уухгүй үгүй нэ. Яг одоо арих ууж яа одоо гих мэт. За дараа нь бол энэ ангаахны дэсрүүний нүүрэн судлалын саврын энэ хамт олон тэнхмийн хамт олон бол надад бас үлгээгдсэн ийм одоо ад жаргалыг өргөө гэж ингэж боддог. За энэ дээр бол би яг одоо надад үлгээгдсэн усудаа хэлж байна. Сэжээ багш маань за Монгол улсын хүний гараад Норбел багш маань Цолон багш маань Цэрэн гавьяатын Цэрэн багш маань Нацаг дорж багш Алцмаа Наран бямба Орсын эрдэмтэн Замиатын Завана Баасангүй за тэгээ манай ахмад шүдний техникч нар бүгд надад хүмүүжүүлжсэн. Юу ч чадахгүй шүү дээ би үнэхээр юу ч чадахгүй. Тэгээ дөнгөж багш болсны дараа манай Бацх ус надад үзүүлэн шүдээ хийх гэж орж ирээ сууж байгаа. Тэгээ би тэн дээр бичсэн байна. Таныг үзэхэд би таг гişэстэй байсан гэж бичсэн байна шүү. Хамаагүй юм жичээрээ таг болсон. Тэгээ үзсэн шүдийн хийсэн янзлсан тэр шүд 20 жил болсон гэж бичсэн байна. За дараа нь бол одоо энэ надад бас үдий зэрэгтэй юмж болоход үдий зэрэгтэй өөрийгөө жоохон үндий гэж байгаа юм байна тийм юмж болоход гол одоо бас нэг энэ тусалсан одоо эрдмийн хамт олон бол гарцаа байхгүй Семашковын технологийн дээд сургууль 3 дугаар ангаах гэж ярьдаг тийм ээ. Энэний одоо тэр нэг надад одоо яг жинхэнэ имчилгээний хичээл заасан бол энэ Шараган багш байна, Копейкин багш байна. За энэ Дойников багш байна. Мөн надад бол энэ цэнистээр очиж ажиллаж ирсэн 90-өөс сав заслаа. Энд бол одоо төрийн шин Полотников гэж хүн байсан. Климашин гэж хүн. Би энэ дээр 90-өөний томоохон нисэслийн дараа одоо яаж 90-өөнийг сайхан болгох вэ? Том хавдрын дараа яаж 90-өөнийг сэргэх өгдөг тэр арга барилыг бол судалж энүүгээрээ бол 200-аад хүнд Монголд тусалж байсан. За дараа надад бас одоо студент гэж ховын юм гэж мэдэхгүй байхад энийг байгуулсан энэ хамт олон бол бас одоо надад хөндөж өсгсөн тийм хамт олон студент юм хамт олон. За шүдэрийн нүүрний судлалын төв бол гарцаа байхгүй одоо анханаас нь ахвал тооцоо бүртгэл бүх юм Норбел багш Нацгаа багш оюун бат бид нар бүгдээрээ хийж байгаа ингээ байгуулсан. Тэгээд энэ имлэгээ бол бид нар дамжиж өөрсдөө удирдсан. Энэ хамт олноо төлөвшүүлсэн. Энэ хамт олноос сурсан учраас энэ ад жаргалын эмч хүний ад жаргалын өргөө гэж хэлж байгаа шүдний төвийн одоо хамт олныг дараа нь одоо сүүл биднүүдийн зүтгэж ингэж байгуулсан хүн болгоны сэтгэл орсон энэ одоо нүүрэн судлалын сургуулийн ашиг үсийн шүдэрийн нүүрний эмнэлэг бол мөн ялгаа байхгүй манай эмчийн биднүүдийн ирээдүйн манай шавнырын аз жаргалын эмчийн аз жаргалын өргөө шүү хайрж байгаа гэж ингэж хэлж байгаа маа. За ингээд яг хүний тус гэдэг бол байх хэрэгтэй. Бид нар мэрэгчлэрээ өвчтнүүдэд туслаа хайж байгаа сэтгэлээрээ багш нартай бас тусалж ирсэн би энэ дээр 3 жишээ хэлье гэж бодож байна. Энэ Сэжээ багш бол надад ерөөсөө Завхан аймгийн Элдв очрын 10 жилийг төгсөөд Монгол улсын их сургуулийн биологи анги хоёр авсан байна. Энэ ангаахын дэд сургуулийн нас гэж хэлдэг юм аа тэгэхээр нас гэж байгаа биш. Стоматологи ангид авсан юм баггүй юу. За тэгээд энэ хүнээ яасан бэ гэхээр яг сэтгэлээсээ дэм болоод 1996 онд Төв аймгийн Эрдэнэ сан сумаас Баашингийн зардлын нарыг Баашингийн нүүл гэж авчираад энд барьж өгөөд баярлуулсан нэг юм байна. Дараа нь юу вэ гэхээр Нямдуа сайттай хамтарч байгаа. Нямдуа сайт бол хэлсэн байлээ. Би шүдний имлэг байгуулдаг. Тэгвэл би танд бол яг баяраар туслая. Бусдын төрөлжүүлэлтээ яригсан байна. Тэгээ би бол Нямдуа сайтын байран дээр Сэлээ багштай бүх том төхөөрөмжийг одоо бэлтгэж өгөө. Бүр инженер ажиллаж өгөөд ингээд имлэг байгуулж амьдралд нь бас жоохон тус болсон. Дараа нь манай Сэлээ багш дуудлаганд явж байгаад нэг хүү олсон. Энэ хүний амьдрал бараг 10 мянгатай угаасаа. Хүүхэд олсон. Үлгийтэй. Тэр үлгийтэй хүүхэд нь 10 дугаар төгсөөд амгаахын дээр шүдний анги төгссөн тийм ээ. Бид нар бүгдээрээ одоо дэмжиж ингээд итгэж төгсгсөн одоо Төв аймгийн Эрдэнэ сантайгаа аюулч гэх нэг байгаа шүү. Тийм ээ. За гэх мэт. За дараа нь бол одоо манай энэ нүүрэн судлалын сургуулийг анх үүсгэн байгуулсан багш шүдний төвийн анхны захирал анхны ерөнхий Цэрэн Дулаан багшаа бас баярлуулж тийм ээ.
ингэж одоо надад уг нь 1990-ад он шүдний төвийн захирлыг сонгуулиуд ор гэсэн юм аа. Багшаа би хэдийгээр хамгаалсан байсан ч гэсэн одоогоо багшаа би одоо арай захирал хийж чадахгүй гэж татгалцсан. Тэгээ 98 онд болсон. Тэгээд багштайгаа хамтарч ажилласан. Багшаагаа Монгол улсын одоо хүний гавьяалын чиглэлийг одоо ийм эрхэм цолонд тодорхойлсон. Өөрийнх нь хийж бүтээсэн зүйлүүдийг ном бүтээлээр бичсэн, нэгтгэсэн. Ингээд одоо багштай бол одоо бас сэтгэлийн дэм өргөсөн гэж ингэж боддог. Хүн бол ганцаараа бол явдаг, дандаа тус дэмийн одоо үр шимэнд явдаг гэж ойлгодог. Дараа нь бол энэ манай цолон багш маань бөөрийн төвлөлд ороод яагаад орсон яг улсын клиникийн төвийн клиникийг хэрэгж байхад тийм ээ. Сургууль хоёр нийсэн байхад манай багш бол бөөрийн төвлөлд орсон. Энэ бас манай мэргэжлийн зовлон байсан байх гэж боддог. Би түрүү жаргал ярьсан тийм ээ. Тэгээд диабетийн нөгөө сүүл төр тасараад байх олдхон болсон. Тэгээд Япон руу яваад амар сайхантайгаа туяа амжтайгаа ичим хорлоотойгоо базараа гэж чадаагаа улантайгаа хэм билээ шүү. Бүгдээ ингээд хоёулаа яриад мөнгө цуглуулаад Осакароо тэр хуучин нөгөө диализ аппаратын үйлдвэрлэл явуулаад Танака гэж маш их сайхан Япон даалдаг. Тэр том хайрцаг шүүлтүүрийг одоо онгоцоор наашин авчираад гэрт нь үүрч авч өгч байгаа. Тэгээ багш маань яг тэр 45 хоног бол одоо хэрэглэн гэсэн тэгээд 45 хоног хэрэглэсэн 9 сарын хэдэн бурхны оронд явсан. Ийм юм байна. Тэгээд энэ бол бас хүний амьдралын явцад тохиолддог энэ сэтгэлийн өгөөж гэдэг юм уу сэтгэлийн сайхан сэтгэлийн одоо илэрхийлэл гэж бас ийм байна гэх ингэж л одоо би хэлхийг хүссэн. За дараа. За би бол одоо хүний нүүр амны эрхтнийг одоо судалдаг, эмчилдэг, үздэг, оншилдаг ийм хүний хувьд хүний нүүр, гавл, шүдний онцгой тэрнээс үгийг судлаад шүд цорыг хандлагыг тогтоосон онол төшүүлсэн гэдгээр би баярлаад байгаа. За тэгээд энэ бол за цааш нэг дарчихтаа. Гэхдээ энүүнийг судлахтаа бол хүн төрөлхтний 10 сая жил болсон юм одоо Homo sapiens хүртэлхийн бүх зүйлүүдийг тэгээд хүний шүдэрүү нүүрийн системийг судалж байгаа. Хүний шүдэрүү нүүр маш их багасч байгаа байна. Шүдэн тоон сурч байгаа юм байна. Энэ бол одоо орчин үед бол шүдэрүү нүүрийн гажгийг үүсгэж байгаа гол нөхцөл юм байна гэж үзсэн. Тэгээд энэ онолоор бол цаашаа одоогийн байдлаар нөгөө этологи доосын форм яасна гэдэг шиг хилдэг ийм 8-9 зүйлүүдийг шалтгааны бол бас миний тэрүүгээр тайлбарлах боломжтой юм байна гэж ингэж үзэж байгаамаа. За монголчуудын дунд бас тохиолдож байгаа шүдний өвчний тавилан бол маш хэцүү. Монголчууд бол юу нөхөр энд нь бас жоохон цэцэн тийм оновчтой үгийг хийж хүн амьд хүрэх юмсан. За хуучнаар бол одоо энэ тарин болоосаа гэж ингэж бодоод ийм бичсэн. Юу нөхөр монголчууд ерөөсөө шүдэд ахуулахын хүсэж юу ийждэг эрүүлжүүл угаалгах тийм ээ. Ялангуяа 70-80 он тийм ээ. Тийм учраас бол одоо шүд эрүүл бие эрүүл гэдэг ерөнхий философи хүн боловч шүд цэвэр бол ам цэвэр шүд эрүүл юм байна гэх нэг ийм логикийг бас гаргаж ирсэн. За дараа нь бол энэ чихэр ихтүүл шүд утна, чим ихтүүл бие утна гэдэг нэг ийм бас нэг юм бодогдож ингэж хэлсэн. За дараа нь би тэр тавилан хэлсэн. Шүдний өвчнөр үлэн зов шүдээ аваад өвтөр аваад энэс монголчуудын үндсэн зорилго тийм шүү. Тийм. Дараа нь бол яг үхээр шүдээ авахсны дараа зайлж идэхгүй гутарна. Залгиж идэж хүндэр нь одоо өндөр гихэр нь одоо ингээд алга болно шүү. Тэрний дараа бол яасан гэвэл одоо шүдний өвчнийг бол манай мэргэжлийн шавнар бол өргөсөн металл. Шүдийг бол сэргээд үйл төгөлдөр болно тийм ээ. Үдэн төгөлдөр болно. Тэгээд тэр өвчтөн бол зайлж идээд залгих хорвоо утнаснаа гэж. За ийм одоо зүйлийг бол бас бодож ингэж одоо шавнартай лекцэн дээр ярьж явдаг. Энэ энэ хүний хэлж явах байхаа гэж ингэж боддог. За дараа бас одоо энэ шавнартай бол бас жоохон сургаал хайрлах юм маягтай. Гэхдээ яг сургаал хайрлахын өмнө бол би одоо юугаа хийх гэж бодож байна л да. Энэ мэрэгчлээсээ чин сэтгэлээсээ дурлсан явдал нь бол миний одоо эмчийн жаргал гэж хэлсэн тийм ээ. Гэтэл юу вэ нөхөр гэхдээ жаргал зовлон хоёрыг бол байгаль тэнцвэрдэг юм байна. Тийм ээ. Жишээлх юм бол мэрэгжлийнхаа
шунан дурлаж ад жаргалын одоо хөгжсөн боловч хажуугаар нь бас зовлонгийн амсаж байгаа. Тухайлх юм бол би одоо Астан гэдэг хөгжлийг мэрэгчлээс авсан гэж боддог. Миний одоо шүдний техник гэсэн ТН авах зөвхөн хөгжлийн хор тавдараа нас болсон. Цагаан дуу хөгжлийн хор тавдараа нас болсон байна. Энэ миний мэрэгжлийн юм бол маш их хортой юм байна гэж. Тэгээ сая би ингэж саргаар хэлсэн. Тэгэхэд та бүгд сайн мэдэн тийм ээ. Ардын жиргч Бачулунгаа яг манай дасагт өөд болсон. Тэгээ Бачулунгаа би оншин үзсэн, би араа орсонгүй. Ингэсэн чинь тэр хүн байж ингэсэн юм байна. Тэр Монголын ард түмнийг олон жил баясгаж, морин хуураа одоо олон түмнүүд тоглосон тийм ээ. Гэхдээ нөгөө ноотон дээрээс нь гэрэл тусдаг юм шүү дээ. Байнгын гэрэлтэй тэгээд чи 2 цаг мó 3 цаг мó ийм толгойнх нь хуухны энэ хэсэг нь хор тавдар болсон байна. Тэгээд тэрэн цаашаа өсөлхийгээд бүх юм дараад тэгээд нүүр нь хар болоод тэгээд бохон болж ирсэн. Тэгээд энэ ямар нэг юмд одоо шунан дуулахын бас аз жаргалтай хажуугаар бас зовлон амсагдж идэг бол. Гэхдээ энэ нэг бол зарим одоо өндөр хөгжилтэй орнд мэрэгс улсууд бол дооглоод энийгээд ихэд байна та. Нөө бид нар чинь тийм байхгүй шүү дээ. Юу маасч байхгүй, бэлэж байхгүй гэнэ өгчээд шүү дээ. Тийм ээ. Тэр үед харин доох байгаа маш их сайн болсон. За дараа нь яг бас та бүдгийг чилээгүй үлдээс нэг ганц хоёр анекдот ярих гэж бодож байна. Нэг нь юу вэ нөхөр? За бууз нэг гэдэг тийм анекдот ярьж байгаа. Хөгшин зам бат хоёртай би тэр Эрдэнэ төр ажиллаар явж байгаа. Тэгээ би бол Эрдэнэ сайхан майхантай нэлээд хэдүүлсэн. Тэгээд уйхан гэдэг хоолны газар ороод тэгсэн чинь ерөөсөө тэнд байсан бүх улсууд хөгшин замтай гармаар ороод сүйд байна шүү дээ. Хачин одоо хайрж байгаа юм. Тэгээд ороод манай захиалгаа өгсөн. За бууз нэг бүтээлэгтэй махныг шөлнийг гэх манай зэг за юу түүний хөлтэй ингээд баах юм захиалгаа. Тэгээд ингээд баах юм ширээгээр одоо идлээ. Би сайн баахгүй маа. Манай сайн гэж байна. Тэгээд бараг идээд дуусчихсан чинь нэг тавгандаа ганцхан бууз барьсан гэж чинь. Энэ юу вэ? Өгшөө зам. Та бууз нэг гэсэн шүү дээ. Тэгээ энийг яасан бэ? Энийг ингээд махын гүшиндээ татаа чингээр ингээд чигнээд ганцхан бууз. Асгүй байна. За дараа нь зах зээлийн шүдний эмчээ бас нэг юмнууд байна. Би одоо шавгийнхаа энэ одоо хөвгтэй явдлуудыг бас ингэ эмгэгтэй жил байдаг. Тэгээд ингэ зах зээл нэг эмчингээ хүний шүдийг авсан чинь нөгөөх нь ухаалтаа уншиж байна. Тийм ээ. Жохон шоконд орсон юм байна. Ийм байцлаа юм уу тий авмаар юу. Тэгсэн чинь шүдийг авчаад хацрын авна. Хой мөнгөд. За дараа нь бас нэг юм байна. Манай нэг шав нэг хүн үтсэн байна, өвчтөө үзээ. Тэгээд шүдэнд нь одоо лом тавьжээ. Тэгээд 2 цаг та одоо юм идэхгүй шүү гэж явуулахгүй. Тэг чи нөгөө хүн 2 цагийн дараа дахиад уцаж байна. Эм чи одоо усанд орж болох уу? Дараа нь бас манай нэг шав нэг хүн үзэж илтээ. Тэгээд хүний үзэж дуусаад чулуу молууг наваа буудын цэвэрлчаад хийж гинэ. Таны хоёр шүд цоосон байна гэдгийгсэн чинь өө тийм үү ах нь хизээ шүдээ бомбодоолох. За ингээд дараа нь бол шүү дээ би одоо энэ эмчийн сайхан мэргэжлийг эзэмшиж байгаа шавнартаа захиж хэлэх нэг хоёр үг байна. За нэг нь юу вэ гэхээр юу вэ? Эмч болсон хүн өвчтнийхөө нүүрлүү их цараад өөрийнхөө онцлж байгааг эмчилгээ би энийг чадна гэдгийг бардан одоо өвчтөндөө хэлж сураа. Чадахгүй зүйлээ бол би одоо чадшгүй багш руугаа зөвлөх хэмжрүүгээ ингэж явуулъя гэдгийг хэлж сурах би одоо сурж байгаа. Энэ бол зөв гэж боддог. Одоо бол 100 айлын одоо нөгөө барилгын захаа усууд чиг яагаад ч юм байж болохгүй тийм би чадна бүгдийн чадна гэж хэлсэн. Өнөөдөр юмдаа зүүцэн байгаа шүү дээ тийм. Ийм ч бол тэгж болохгүй гэдэг үг. За дараа нь бол юу гэхээр өвчтний ороод ирэх миний шавь битээ хувцс кармаар харж гэж хэлж. Карман зузаан бол наашаа суугаад намраа явчихдаг тийм. Карман ингэн бол юу гэдэг одоо ингэхээр өвчтний кармаар хардаг юм битээ болоо хүний нүүр рүү, нүд рүү, шүд рүү
амын ангаалга хилрүү хардаг гэж бодож байна. Тэгэхээр бүх өвчний шинж тэмдэг бол нүдэн дээр, нүүрэн дээр, хилэн дээр, шүдэн дээр илэрхийлэгддэг. Шүдэн дээр илэрхийлэгддэг маш олон өвчин байгаа тийм ээ. Тийм учраас ингэж хардаг, ийм ярха хардаг юм ч болоо гэж ингэж хүсэн өрөөж байгаамаа. Ингээд энэ сайхан нэрийг эзэмшиж байгаа шавнар та бүхэндээ сэтгэлийн өнгөн цагаан, сэргэн засан шүдэн цагаан, өмссөн хувцс, өмсгөлэн цагаан, өөрчлөлтөнд сэтгэл тангаран цагаан байхыг үлзийтэй өрөөлийг өөдөөд дэвшүүлэн байна. Анхаарал тавьсан баярлалаа. Энэ тэр манай өвөөгийн одоо тэр амьдрал ажил үйл юмны тухай ийм ном гарсан, энэ жилийн эргэн зүгийн хурал болсон. Бас ийм ном гарсан. За би бол энэ өвөөгийнхөө тоос энэ номд нэлээд баггүй сонин юм бичсэн. Би бас энийг зүгээр харуулъя гэж бодсон. Тэгээд баярлалаа. Дээзрийн чадвар тийм ээ. Тэгэхээр амжилттай болдог. Тэгэхээр яг тийм жишээг би одоо энэ дээр энэ хүний нүүр царай юмнаас үзүүлэх хичээсэн. Бас эмчийнхэн гоё царайч байгаа. За ингээд маш гоё үндэслэлийн лекц уншсан Бүржи багштай баярлалаа. Ингээд асуулт хариултанд оръё. Бүржи багшаас асуулт олон байгаа гэж бодож байна. Тэгээд асуулт чиглэлтэй асууж болно. Одоо наас нэг үе түүх явж байна тийм. Атайг одоо үлдвэ гэж авсан. Ачцэр эмчтэй би одоо өчөөхөн энэ одоо өөрийнхөө бохоор гэсэн номыг болсон. За хүнээс асуултаа хийж байгаа би нэг асуулт асууя. Энэ Аранга хатантад нэг оюутнууд юугаар сангийн аж ахуй явуулдаг гэсэн. Тэр үеийн хөгжилтэй явдал болсон юм билээ. Тэр талаараа та ярьж өгнө. Шүлэг бичсэн байсан тийм. Гэрчин байштай ийм юм болохгүй юу? Баатархуу Төндөө өрнөсөн Редгор Аранга хотод явсан. Гэхдээ бас сонирхолтой юу вэ гэхээр Аранга хотод дандаа анаахай анги явдаг байхгүй юу? Тэгэнгүүт би чинь хөөцөлдөж байгаа. Наасаа ангиг хотод явуулж авахгүй. Хотод гоё гэдэг болсон. Тэгээ аваад чинь тэгээд сайхан ажиллаж байлаа. Одоо манай хулан соёлмоо одоо хэн байгаа вэ? Бүгдээ яваа. Тэгээ ингээ ажиллаж исэн чинь хадлагын баригад хүн авнаа. Хадландаа уусуудыг авнаа. Тэгээд түндэхээр баг эргэжүүлээ өгөө явуулахгүй юу? Өө түндэхээр бид гурван байстай гачаа. Дээд өмсч цагаан сумын голыг өгсөн айлын нэрмэл уугаал. Манай түндэхач тэмцэн дугаар би энэ нутгийг гачаа. Манай өвөө мууга яриад. Өөрөөр бүгд тань нэг нутаг нэг дор юм. Ингээд гурван нэрмэл уугаад ингээд явдаг байхгүй. Тэгжсэн чинь түндэхээ хадлагын баригад руу явуулсан. Хадлагын баригад руу явуулаад ингээд хит хонжсэн чинь Арханга хотынтойхон төвшүүлгийн урд жилийн зодолтой залуучууд нь овооны наадан дараас нь төрөө бүх болсон юм төрөө морноос нь бол зодолтой ташуураар зодолтой тэрнээс Арханга хотынтойхон төвшүүлгийн ташуураа утуулгаад зэвсгэлсэн байхгүй нэг үсэн. Тэгээ ингээ байжсэн чинь шүн манай нөгөө бас ганц хоёр эмэгтэй оюутан тоогоочоор явж байсан дандаа идэжүүд явж байсан. Ганц хоёр эмэгтэй оюутан явсан чинь нөгөө хотынтойхон чинь шүн мортэй байхгүй юу? Майхнаар тэгэнгүүт манай түндэхээ бол яасан бэгээр аргаан болсон байгаа юм та. Хүрцэнтэй. Бүгд хүрцээ байгаад гарсан юм. Эртэйчүүд би тэнд бичсэн байгаа нь цагаан сарны гэрэл эртэйчүүд нь нүүн өсгөн байсан тэгээ бичсэн. Тэгсэн чинь нөгөө дөрөв дашуураар толгой дундуур цахаад нөгөө бүх эртэйчүүдийн толгой ногоог нь хаглаад байгаа нэг гачин бол. Маргааш өглөө араажгаар яриа. Анаахын дээр сургуулиуд зодтолсон. Араажгаар яриад манай захирал нь боо юм болсон байхгүй. Надад хатантай энгийн салбартаар дуудваа.
Юу очиж байхгүй. Бүгд толгоогоо ачуураа. Ингэсэн мэдэм сууж. Тэгээ нөгөөдүүдийг тэр юм хүмүүс цэвэрлэж заримд нь оёо тааж ингээд тэгж имчилжсэн байна. Тэр тухайд жижигхэн 4 мөрд байгаа. Гэхдээ одоо би хэлж чадахгүй байна. За юм. Тэр манай ганц яг хотонтой байхгүй. Тэгээ асуугаад байна. Манай ганц төмөр төвшрөх юм байхгүй. Тэгээ энэ хоёрыг та дашуураа ба. За энэ төрөлсөөс энэ бүх хүмүүст энэ өдрийн түмэн амгалан айлтгая. За одоо энэ хүний жанрын Монгол Улсын хүний гавьяа дэмж доктор профессор Бүржавхай хүндэтгэлийн эмчхүүний жанрын энэ сайхан лекцэнд өргөдөн ирж байгаадаа би туйлын их баяртай байна гэж. За үнэхээр одоо бүрж багшлан андаахын нийтийн сургуулийг дөнгөж төгсөөд шившээхэн одоо залуухан дөнгөжтэй сургуулиас гараад Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж эмч хийж байлаа. За энэ эмч бүрж багшийг ирэхэд бол үнэхээр одоо тэр үед анхны одоо хүн эмчлэх бүх үйл ажиллагаагаа тэндээс ирсэн тэнд байгаа бүх одоо хүний гавьяат эмч болсон олон сайхан эмч нарын асууд маш их зүйлийг суурч бичсэн. За ер нь эмч хүн гэдэг бол зүгээр одоо нэг мэрэгчлээ дагаад биш. Тэр одоо сумын эмнэлэгт, аймгийн эмнэлэгт ажиллана гэдэг бол тэр хүнд үнэхээр эмч байхын жаргалыг эдлэх тийм чадварыг суулгаж өгдөг. Үнэхээр энэ оюутнууд бол одоо тэнд ажилласан хүн бол бүх зүйлийг ганцхан одоо юугаар биш. Бүхэл одоо эмэгтэйчүүд, төрөх, бисэсэл, хүүхэд одоо юу байдгийг тэр бүгдийг зайлшгүй сурахад бүр амьдрал практик дээр маш чухал зүйлүүдийг тэндээс олж авдаг юм аа. За тэгвэл зөвхөн сумд очиж тэнд баярхан сумын бүртэр захын сумд очиж энэ бүх одоо чиглэлийн мэрэгжлийн маш нарийн юмнууд зүйлүүдийг бол өөртөө олж авсан ийм хүн байгаамаа. Үнэхээр яалцгүй зайлшгүй одоо бид нар бол тэр үед одоо мэрэгжлийн шүдний эмчилэгт өдөр нүсгээ шүнжэнгөө хүн үзээд ингээд явдаг байлаа. Ямар дуудлага Донгоцоорч явна, Цагаанцоор Улаанбаатар хотод хүн хөрж ирнэ. Ингээд одоо бисэслийн дуудлага, хүүхдийн дуудлага бүх юм тэр юмч бол одоо бэлэн явдаг ийм сайхан байлаа бид нэр. Үнэхээр одоо энэ бол за ингээд бол үнэхээр бүгдээр бас тодорхой хэмжээний одоо үнэхээр цуг ингээ хамтран ажиллах ийм тавилантай хүмүүс маргаж бий болдгийг. Тэгээд одоо энэ бол ажиллаж үнэхээр энэ хүн бол одоо энэ өндөрлгөөс тэр үеийг харахад бол анх дөнгөж төрсөд очижсэн юм шиг тэр одоо өндөрлгөөс үнэхээр бахархмаар ийм сайхан юмд хүрчээ. Монгол Улсын хүний гавьяа дэмж доктор профессор одоо энэ хүн бол авах ёстой бүх зүйлүүдийг хийсэн. За нүүр ам судлалын салбарт ихтэл одоо ямар их зүйлүүдийг өөрийн одоо байр суурьаа эзлэж энд бол маш их зүйлийг бүтээж хийсэн гэж бидэнд тодорхой одоо харагдаж байгаа. За ингээд одоо олон юм яриад яг үнэхээр одоо энэ хүн бол яалчгүй одоо манай тэгэхэд бол би Завхан аймагт ажиллаж байсан. Тэнд бол анх очиж ажиллаж байсан. За сүүлд нь би одоо хөдөө 2 аймагт ажиллаж байгаад ирээд бас хөгжиж багштайгаа хамтран нүүр ам судлалын сургуульд ажиллаж байгаад ингээд авьяаныхаа юм гарсан юм аа. За энэ шүднээсээ үзсэн үнэхээр хөгжиж багш бол үнэхээр одоо энэ тэр юунаас одоо эргээд харахад үнэхээр ийм сайхан одоо өндөрлөлт хүрчээ. Энэ бүхэн одоо энэ шарнаар энэ бүх хүмүүс ямар сайхан үлгэр дуурал болох юм бэ гэдгийг одоо эндээс харагдаж байна. Ингээд хөгжиж багштаа цаашдын ажлуудад улам их амжилт аз жаргал эрүүлэг бүх сайхан хүсье. 34-52 дугаартай машин шинэ ордуудаараа ачих гэдэг. Эцэгтэй баярлалаа бас сайн нэг ханаа боллоо. Эцэгтэй нөгөө миний урдлаар нь орос юм чи юм гэлээ. Яг юм гэлээ. Орос эцэгтэй шүдний. Манай аймагт тэг би нэг төгсөж очиод миний урдлаар нь орос юм ажилладаг. Тэг миний дээдлийн өрөөнд гаццэг юм ажилладаг. Бас дожжи юм ажилладаг. Тэг би нэг өрөөнд надад ингээд хамлцсан байгаа шүдний крэс мэрстэй. Тэгээ нөгөө гурвууд нөгөө өвчтөн ороод байсан надад бол
Би ч бол амар том юм бол удаан дипломтой, автоматтай, наад руу орох хэрэгтэй яа гэвэл нөгөө улсуудыг гохроочих гай бодоод тэг үнэхээр над руу ороо. Тэгэхээр би ээжигээ дагуулад ээжигээ нэг өдөр үзэхэд аваад очлоо. Ээжигээ сан гэрэлтээрээ суулгаад ингээд үзэхэд хамбаг малган дахиулахад 20 миллион ээжигээ үзэж удаан диплом дээр алга болоод бараг яаж байгаа бэ ээж та яаж тийм үчи чамд багш чинь ингэж заасан хүний аам амар ураа хийж байгаа. Наад гарч яасан хатуу. Ингэж надад анхны одоо сургаалыг хайрлсан. Тэгээ шүдэрэн нүрийн судлалын төвд болсон бас өчнөөдөө сонссон. Танаа шүдний инженерээр аягүй хүнд юм аа. Дээшээ хараад ингээд гихтэнгүүд амандаар ламтууд тавьсан шиг юм. Тэгээ би тэр нэг үзлэгтэй хөнгөн гар гэдэг юм аваад ирсэн. Хөнгөн гар чанартай гэдэг юм байсан тийм. Тэр чинь ийм юмнаас үүдээд манай инженерийн хамгийн гол зүйлс бол гарны хөдөлгөөн бол мэдрэгдэхгүй байстай байна гэж ингэж бодсон. Тэгээ бас сургууль төгссөний дараа манай анагаахын дээд сургуулийг 6 жил дээр төгсөж байгаа тэгэхээр бас сүүлийн жилийн дараа хөдөө орнод хийдэг болсон байхгүй. Тэгээ одоо дасцэр ингээд манай курсын даандарчаа дасцэрийн дээр дадлага ачваа. Тэгээ нэггээр юу аймгийн нэгцэн дээр товаадаг да. Тэр хоёрыг бол юуны түрүүнд юунд байгаа түргэн дээр гараад байгаа. Тэгээ түргэний дуудлагатай дасцэр явсан гэж. Яваадсан чинь нэг хүн ингээд өвчтэйгээр аахад маахаар ингээд гихтэж ингээд. Тэгсэн чинь юу ч хийх юм байна. Нөгөө хүний чад өгсөн таг авсан гэж. Яадаг вэ? Бодоод юм орж ирдэг. Тэгсэн чинь жолооч наж байна. Манай ийм тийм юм бичдэг шүү дээ. Амар баярлалаа би нөгөө тийм бичиж өгч үү. Энэ бол өстэй муу төгссөн юм биш. Тухайн үедээ нөгөө амьдралдаа ч толгондоо хамгийн мартахгүй жолооч нь хэлсэн гэж жолооч амар баярлсан ч. За бүрүүжүү хаяад сая хоёр багшмаас үгийн хэлсэн одоо бас миний үг цагаан гогшиг босгоос өмнө гараад ирсэн таваад уучлаарай. Тэгээ багшуудаа асуух гэж хөлгөө. Тэгээ бүрүүжүү маань өөрийнхөө хэмжүүлсэн жаргалын олон үе шатыг хаван сайхан өвгөлөг зураг нүдэн харагдах чихэн сонсогдох зүйлээр бидний ярьж багшаагаар баярлууллаа. Үнэхээр ийм сурагч байсан байна. Би анх 1973 онд анагаахны дэд сургуулийг онцгойлох дипломтой төгсчод бүрүүжүүд би хамтаа хичээл 9 сарын 1-нд тавьсан. Одоогийн юултаа сургуулийн нэг байран шүү дээ. Дугатааны хотлын байрны тэмдэг нэг анатомик корпус гэсэн. Анхудаа ичээ заахыг хэлхүү. Нээч багш орсон багшаас ямар хөөм заахын гэсэн чинь чи юу заахсан тэрийг заах. Бидний юу аваад надад бүтгэж оруулаад хаалт бүтээж. Тэгээд ингээ хараадасан чинь нэг 10 хэд хүүхдийн чинь нүр нэг бүнжиж байгаа цаас нэг мил дээр за тэгээд хоолаа юусэн ухаалтны юу гэмний онс зүснэрээс так тэгээд би нэг 4 цаг хичээл болсон чинь 3 цагийн самбар дээр очиж байгаа дууссан. Тэгээд нэг цагийн баг ясан дээрээ ч орж чадлаа толгоос. Тэгээ гарч ирээд тэнгэн дээр ирээд харсан ч нөгөө хэлчихсэн надад. Тэр юм нөгөө айлаад чинь шаарч ангат инээж өнө тэр нэрэн болтоос. Яасан гэсэн чи малгага дараа. Нөгөө шоханууд нэгсээр ангста бүгдтэй. Тэр яваасан. За ингэж одоо их доктор багшилж бүрүүжүүдээ багшилж явлаа. Тэр бүрүүжүүд хамгийн тэргүүний онцлог юм байна. Нэлээд шахаад ирэхээр
Яшныг автомобиль нэлээд шахаад ирэхэд хөвтчихсэн. Нүдэн жоохон ингээд цагаарлаад өнгөрнө. Өсөв татаад ирэхэд энэ зэрэгч өмөрчих байгаа юм шиг. Тэгээд жоохон татдаг оргилны шахаа болоод муцад дөмдөр содлогдсон доогор хөтэн жоохон ташаалтаа байна. Тэгээд амжилтаас асуулсан. Энэ бол бүрүүжин хувьд бол нагахны дэд сургуульд нүүр амсгалс бодлогоос сургуульд олон жил суралцсан нь бол тэргүүн олон одоо нэр хүнд хийж хэсэг тав байсан байх гэж бодож байгаа гэхдээ намайг дарсаар байгаа нэг мэдрэхгүй байсан гэсэн юм мэдгүй. Энэ одоо шимтэр байсан маа тэр бүрүүжин би нэг залуу наснд ихтэй хатаг сав тасалтай холбоотой багцын одоо тэр зохион бүтэх асуудал олон жил өөрийнхөө нэр хөдөлгөөнд заасан. Одоо алдартай зохион бүтээгч хан зүгэд олон том аппарат хийсэн. Тэр олон улсын хөрөл метод тэ цолон гэдэг энэ бол гараа өгөх болсон. За тэгээд миний бидний нөхөс гэхдээ тэр идэвхтэй өгөлт мандаж байсан тэр олон цорч хамтуудын одны хөнгөдийг хийж асуугаагүй явлаа. Бүрүүжүүлж надад яриад. Тэгээд би яг өчигдөр бэлгээр бодоод энэ хүний биеийн нууц урдс гэдэг ном 40 жил янз янзын зүйлээр төрөлтсөн. Энэнийг бүрүүжүүлээд идэвхэн уулын өвөрдөө дээрээс нь хитэн хаан гэрлэм цацруулж байгаа юм намайг нөөдрийн өдөрт нь дөрсгож яваад байна. Яагаад бүрүүжгүй маань ажлын гараа ихтэй дундаа ороод ид юм дээр ингэж явж байгаа. Уусаад энэ навын төлөв профессор болоод тост юм. Цааш гадны хийсэн үтсэн ажлын зарим хэсэг үргэлж их багтж байна. Эрүүлэг гараа ажлын өндөр амжилт гаргаарай. Багш нартаа багш шиг юмсэн сайхан багш болж байгаа. Энэ би энийг бас нэг яг миний одоо төрсөн аав өвгөө биш. Гэхдээ миний аавтай бол бас ойрын хамаатангийн энэ Монголын хамгийн сүүлийн утгатай цэрэн нондор гэж хүн байсан байхгүй юу. Тэгээ нэг бол манай амраа нэгэнтэй бүгд бид тэгээ энэ хүний тухай энэ жил один нэг ном гарсан юм. Би энэ дээр би одоо үнэхээр одоо тэр хүний биеийг үзчихсэн. Тэгээд тэр хүний одоо тэнгэр талхтанд би дасцэг багшлаар ороод эрүүл мэндийн яамаас бүтэн баг томлуулаад бүгд очичээд гэвч харамсалтай манай тэр өвөө бол бүрүүжүүд надыг судалсаар усхийн. Тийм учраас би хурдан явцсан гэж байна. Тэгээ явцсан. Тэгээд энэ дээр бол шүү дээ энэ хүний тэр одоо иш башиг үзүүлж исэн тухай би сая дасцны хэмжтэй ус энэ номонд бичсэн. Үнэхээр гайхамшигтай заяа. Тэр хүний антомыг би үзчихсэн. Би нь бол үнэхээр гачин сонин. Тэгээ одоо тэнгэр талхтаа бол бид маш их олон шинжийг үзүүлсэн. Тэр тухай бол би одоо энэ бичсэн. Тэгээд энэ дээр ихэндээ ингэж ütсэн юм. Энийг бол би одоо бавуудаарч хэдэг ах нь хэлсэн гэдэг томроод байгаа байхгүй. Тэгээ юу гэсэн гээд гიშгсэн хөргийн мөрөнд очроо хайхны хормоо бид тамга болон тендэрч үлдсэн. Хэлсэн үг амьсгал нь отхон тендэр хайхны хормоо тарин болон түмэнд төгсөн андавигээ гэнэ гэж. Үнэхээр одоо энэ бол би хэлсэн байхгүй. Тэгээ энэ намаа дуусгах гэж та тэгээд энэ намайг бас болгоод үзэн үзээ тийм ээ. За та бүхэн өдрийн мэнд яа гэдэг нь манай найз өнөөдөр та бүхэн сайн лекц уншлаа. Тэгээд энэ бүрүүжүүдтэй бас ерөөлөөр учирсан хоёр юм шиг байна. Бүрүүжүүд 73 он завханд
Монгол Улсын их сургуулийн биологийн ангигаар авсан гэж байгаа шүү дээ. Тэгээд амгаахад орсон гэж. Би 75 он дахин 10 жил өсөөд амгаахын эмзүү ангийг аваад тэгээд боловсрол их сургуулийн биологийн ангиг авсан. Тэгээд сургууль өгч ирээд энэ сургуульд багшлаа. Тэгээд бид хоёр ямар ч хэсэг таарлах байсан шүү. Нэг бол амгаахтай, нэг бол их сургууль дээр, нэг бол тэгээд юу таарлах хэвээр. Тэгээд бид 31 жил сайхан найзалж байгаа гэр бүлийн сайхан найзууд. Тэгээд миний бас дотны найз байна. Бид хоёр их олон жил одоо бүх хамт үзэж байгаа. Тэгээд бүхэн барилдаа нэг бүхтөр болтлоо үзлээ бид хоёр нэг шүлэг бичсэн бодвол тэр одоо надад хандсан юм шиг. Тэгээд өнгөрсөн хугацаанд манай найзын нутгаас Монгол Улсын гар 3 гар төрсөн. Манай нутгаас нэг гар 2 цаан төрсөн. Бид бас ярина хоорондоо. Манай хот 3 гарттай болчихлоо. Манай нутгаас олимпийн авах төрсөн. Найзын нутгаас одоохондоо төрөөгүй байгаа. Тэгээд найзын нутгаас олимпийн авах төрөх байх гэж бодож тэгээд найзтай ерөнхий хүсээ, аз жаргалын хүсээ ингээд Монгол Улсын анхны олимпийн авах, анхны олимпийн хошоо медаль найдгийн түвшин баяр өөрөөр зөвшөөрсөн учраас түүний сайн зургийг би найзтай танаа нутгаас олимпийн авах төрөх болтугай гэж хэлж байгаа. Zaman hafta birine Nur Amsat'ın sohbeti ana konu doktor profesör Aram Tolos'un Deni tarafı bir zor, hundiki zor olacağız. Elinde değil. Монгол Улсын хүний гаяатын чанар хүний доктор профессор Хүрээлж Башиманич хүндэтгэлийн дээц хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн профессор шаг мөн хувийн хэмжээнд ажиллаж байгаа юмч мөн их сургуулийн удирдлагад талхарлаа илэрхийлье. Тэгээд үнэхээр сайхан өнөөдрийн хүндэтгэлийн лекц зөвхөн Хүрээлж Башим маань өөрийнх нь туулсан зам гаргасан амжилт гэхээсээ илүү манай Нүр ам судлалын сургуулийн өнгөрсөн 50 гаруй жилийн 36 жилийн түүхтэй салшгүй холбоотой бидний бахархаж явах яахын аргагүй бахархлын одоо нэг зүйл гэж бодож байна. Тэгэхээр миний зүгээс гэхэд багш маань мэдээж сайн мэрэгчлэн миний багш байсан. Намайг бас өнөөдрийн төвшөнд хүрэхэд яахын аргагүй Хүрээлж багш маань бас надад энэ мэрэгчлийг цог заслын одоо чиглэлээр анхны намайг зааж ирсэн багш маань байгаа. Мөн шүдэрийн нурны төвд ажиллаж байхад захирлан хийжсэн нэг талаасаа бас 2-3 сар бас нарийн бичгийн хийжсэн хамтарч ажиллах маш сайхан заршаанууд байсан. Одоо хэдийгээр би энэ сургуулийг удирдах явж байгаа ч гэсэн багш маань бас надад үлгэр жишээ болох өөрөө бас удирдах жишээ болж явдгаараа бас хүндэтгэлийг хүлээж миний хүндэтгэлийг хүлээж юм юу гэхээр одоо ажилтаа муу хурц цуглаан ирж чадахгүй ямарваа нэгэн шалтгаанаар одоо сургуулийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй бол багш маань зайлшгүй эцэстд хилдэг, мэдэгддэг. Тэгээ энэ бол тухайн хүн маань үнэхээр ямар хүн бэ? 36 жил энэ сургуультай багшаас ахуулаад Монгол Улсын гавьяат эмч болоод судлаач, эрдэмтэн, мөн профессор, ангаах ухааны доктор гэдэг энэ замыг энэ оргид хүрэхэд яахаа батад туулсан байгаа.
Өнөөдөр багш маань эмчийн жаргал гэж бас маш сайхан амьдралд бид үрдэж авах үндсэн зүйлүүдийг өөрийнхөө амьдралын жишээтэй хуваалцахаас гадна тэр бартаа зам дотор жаргалаас илүү бас зовлон байсан бөгөөд тэгэхээр өөрийнхөө гэрэл эгээтэй тэр ийх зүйлүүдийг харж үнэхээр энэ жилүүдэд бидний бас сурах зүйлүүдийг амьдрал дээр жишээ болгож хэлсэн талархаж байна. Тэгээ эрчнээс гадна миний бодлоор багш маань бас сайн хань, сайн аав, сайн өвөө гэж бодож байна. 37 жил бас хүрэж байгаа ихтэй маань бас энэ сайхан амьдралыг туруулаад ирж байгаа нь бас үнэхээр гайхамшиг болов. Тэгээ үнэхээр танд нүүр авсралын сургуулийн хамт олонны зүгээс мөн оюутан судлаачдын өмнөөс ирээдүйн ажил амьдралд нь амжилт хүсээд бас эрүүл аж аргалыг хүсэн өрөөд гэж жишээ болгоод бас хэлэхэд багш маань бас өдөр анзаарсан ба сайн шүлэг бичдэг. Тэгээ миний амьдралд 2 хүн шүлэг бичиж өгсөн. Нэг нь болохоор манай нөхөр бичижсэн. Хоёр дахь нь болохоор Пүүжа багш маань бичиж өгсөн 4 хүн. Тэгээд тэр нь болохоор бас миний хувьд маш их сайн сэтгэлдээ дурсамж болоод үлдсэн маань. Тэгээд эцэст нь хэлэхэд багш маань бас түрүү хэлэхэд мэдээж ажлыг сайжруулах тал дээр янз бүрийн асуудлыг шийдвэрлэх явцад зөрчилдөг зүйл гарсан хэдийж эргээд тулж уулзаад шүүмжийг хүлээж авдгаараа миний бас хүндэтгэлийг надад бас юм сургамж болж хэдийгээр асуудал гарсан ч гэсэн энэ тал дээр эргээд өөрөө их хүлээцтэй тууштай тэр болгон шууд үйлдэл юм уу ямар нэгэн илэрхийлэл гарахгүйгээр маш их төвчээртэйгээ эргээд бас шүүмжлийг эргээд хүлээж авдгаараа бас их онцлог сайхан хүн юм аа. Тэгээд өнөөдөр бас өөрийнхөө үнэтэй зүйтэй цагийг энэ заалнаас өнгөрөөж манай сургуулийн хавхад болсон Монгол Улсын хүний авиад эмч манай доктор профессор Пүүжа багш маань өнөө хүндэтгэлээс ирсэн дахин талархал илэрхийлье. Тэмдэглэлийн дээр байгаа багш шүлгээр чирээ.